If this guy dribbling in this direction, За гол дээр байгаа хүн энэ чиглэл рүү задаад явах бол right, баруун талд бол corner. Stay to 45. Stay. өдөр байж байгаа. If this guy comes from this side, you go corner, stay 45. За биеийн тамир спортын улсын ороо Монголын сагсан бөмбөгийн холбоо манай Ховд аймгийн биеийн тамир спортын газар хамтран баруун бүсийн сагсан бөмбөгийн багш татгалзуулагчдын сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа. За энэ сургалт семинар маань сагсан бөмбөгийн холбооны бие бүрэлдэхүүн хамгийн улам бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажиллаж байгаа бас анхны ийм тохиолдол байна. А дээрээс нь гэрээх улсын иргэн үндэсний гишүүгийн татгалзуулагч бас өөрийн биеэр ирж орон нутгийн тамирчдад багш татгалзуулагч нарт мэрэгдийн өндөр хэмжээний зөвлөгөө татгалзуулах арга барилын талаар санал солилцож зөвлөмж өглөө. За энэ арга хэмжээнд баруун тав аймгийн биеийн тамирын багш нар, манай Ховд аймгийн сумдын биеийн тамирын багш нар, Ховдод байгаа спорт клубуудын татгалзуулагч нар, за манай өсвөрийн гишүүгийн татгалзуулагч нар бас хамрагдлаа. За энэ арга хэмжээ бол үнэхээр бас яг цаг үе болсон сайхан арга хэмжээ боллоо. Яхахгүй биеийн тамир спортын улсын ороо бас энэ дээр маш их анхаарал тавьж орон нутагт бүсчилсэн хэлбэрээр бас зохион байгуулж байгаа нь нэлээд онцлогтой байлаа. Цаашдаа манай сагсан бөмбөгийн баг тамирчид маань амжилтаа ахиулах бас тамирчдын ур чадвар өсөх ийм үр дүнтэй сайхан арга хэмжээ боллоо. Үнэхээр энэ бас тэр болгон орон нутагт зохион байгуулагдаад байж болдгоо ийм арга хэмжээ. Дээрээс нь орон нутгаас Улаанбаатар хотод очиж сургуультанд хамрагдах юм бол тодорхой хэмжээний их зардал гардаг учраас энэ удаагийн бас арга хэмжээ байна. Яхахгүй багш татгалзуулагч нар орон нутгийнхаа багш тамирчдад үр дүнтэй сайхан ажиллалаа. Always pass the ball to the head side. So, if I come here, I pass the ball over there. You are stay 45. За Монголын засгийн холбооноос сагсан бөмбөгийн үндсэн суурь болсон багш татгалзуулагчдын сургалтанд бид нар онцгой анхаарч байгаа. За энэ утгаараа баруун бүсийн төв болсон Ховд аймгийнхаа төвд бид хүн баруун бүсийн 5 аймгийн дундх сагсан бөмбөгийн сургалтыг зохион байгууллаа. За өнөөдөр манай сургалтанд манай шогийн коуч нар татгалзуулагч нар грек мэрэгчлээ Василь Фракиас, за тэгээ манай гавья татгалзуулагч Баяр Цогт багш тэргүүтэй ингээд шогийн багш нар маань ажиллаа. Тэгээ сагсан бөмбөгийн суурь олон улстай бид нар нэг хэлээр ярих гэдэг зүйлийг ярьж байгаа. Сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд багш нар маань бүгдээрээ орчин үеийн сагсан бөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг сурч мэдэх нь айгүй чухал байгаа. Энэ утгаараа бид нар сагсан бөмбөгийн сургалтыг ингээд Ховд хотод зохион байгууллаа. Бүгд орж ирээд бөмбөг аваад ижлээс ингэж хийж бодчихлоо тийм үү. Тэгэхээр өөрөө бүгдөө хоёрын чи ямар ч байрал зогссон чи хоёулын зэрэг харах байдлаар бүрэг зогссон тийм үү. Sembeno, first of all, I want to thank the people. Сайн байна уу? Юун түрүүнд ховдчуудаа нарсаг зан зочломтгой занд нь маш их баярлалаа. Үнэхээр сайхан байлаа. За. Үнэхээр сайхан зочломтгой нарсаг ард том байна. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд Улаанбаатараас ирж Ховдын багш дасгалжуулагчдад мэдлэг мэдээлэл олгох зорилготой байсан. Энэ мөн манай холбооны зорилго ба ер нь бол жилээс жилд бүх улсын маань багш дасгалжуулагчид болон Монголын сагсан бөмбөгийн хөгжил жилээс жилд сайжирж байгааг та бүхэн мэдж байгаа. За тэгээд дахин ирнэ гэдэгтээ найдаж байна. За тэгээд Ховдын спортын газрын болон ховдчуудаа маш их баярлалаа. Амжилт хүсье. And good luck for everybody. За Ховдод 2026 оны 4 сарын 12-наас 13 өдөр Улаанбаатараас хотоос хөрөлсөн ирсэн сагсан бөмбөгийн холбооны сургалт зохион байгууллаа. Уг сургалтад баруун тав аймаг, Ховд аймгийн 17 сум, аймгийн 7 сургууль, Ховд сургууль, Политехник коллежийн бүх багш нар хамрагдлаа. Уг сургалтанд нийт 60-аад хүний бүртгэнтэй хамрагдсан. За энэ удаагийн сургалтын онцлог гэвэл Ховд аймгийн Эрдэнэ сумын харьяат Аз Баяр олон улсын хэмжээний майстар Аз Баяр гэдэг тамирчин оролцож
За манай Шигшээ багийн багт амирчтай тулж ажилласан байгаа. За дараагийн жил манай Ховд аймгийн Шигшээ багийн дасгалжуудтай тулж ажиллана гэсэн. За тэгээд манай одоо сургуульд суусан бүх багш дасгалжуулагч нар хүүхдүүдтэй эрчимтэй бэлднэ гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа та бүхэнд. You pass the ball. You cut. Stop. Stop. Cut. Slow down. Stop. Now, stay. You come here. And me, I come to the top. Гурванчин үүсгээд ингээд зайгаа аваад яваад байгаа шүү дээ. Өнөөдрийн сургалтанд сууж байгаадаа их баяртай байна. Ховд Монголын сагсан бөмбөгийн холбоо, биеийн тамирын спортын улсын ороо, Ховд аймгийн биеийн тамирын спортын газар, Ховд аймгийн сагсан бөмбөгийн холбоо гээ хамтраад бидэнд Монгол улсын Шигшээ багийн дасгалжуулагчид шүүгч одоо эдгээр хүмүүстэйгээ сургалт хийсэн бидэнд өр өгөөчтэй сайхан сургалт болж байна. Ингээд манай анхлан сурагчдыг бэлтгэдэг энэ төврийн багш нар маань энд идэвхтэй оролцож баруун тав аймгийн багш нар маань идэвхтэй оролцож байна. Ингээд тэмцээн уралдаанд хүүхдүүд бэлтгэдэг сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш нарт маш их өр өгөөчтэй сургалт боллоо гэж би дүгнэж байна. Бусад одоо багш нартаа сургуульдаа сурагчдаа одоо эдгээр заасан зүйлээ одоо бичлэн одоо сайн зааж хүргэхийг зорж байна. Одоо ингээд Монголын сагсан бөмбөгийн холбооноос явуулж байгаа энэ сургалтыг дахин одоо ирж энэ Ховд аймагт ирж сургаасаа гэж бодож байна.